Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Суралцагч хот хөтөлбөр. Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагын санаачилгаар суралцагч хот хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр нь нийгэм эдийн засгийн өмнө тулгамдж буй олон асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ. Үндэсний өв соёл, уламжлалт зан заншил, их түүх, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр ахмад, хүүхэд залуус зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Нутгийн өрөөдөр тосны байгууллага одоо үйл ажиллагаа 1994 оноос хойш явуулснаас хойш болвол одоо орон нутагт хөтөлбөр хэрэгжүүлж исэн түүх байхгүй юм байлээ. За тийм учраас бид нар энэ удаагийн бүрэн эрхийн хурлын төлөөлөгчдийн маань шийдвэр гаргаж иргэдийнхаа нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурчлан таниулах чиглэлээр ахмадуудыгаа бас тийм ээ сургалт мэдээлэлээр хангах, мөн одоо иргэдийнхээ эрүүл амьдралын дадал хэвшилтэй холбоотой, эрүүл амьдралын хэв маягтай холбоотой сургалт мэдээллүүдийг зохион байгуулж ажилласнараа бол энэ удаагийн хурлын байгууллага бол шинэ шатанд одоо гарч ажиллаа гэж бас дүгнэж байгаа. Тодорхойлбол эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх 1-р зорилтын хүрээнд Update Plus өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт урилгаар олон улсын хоол зүйч Маргарита, сэтгэл засалч клиникийн профессор Эрдэнэбаатар, хүний хэмж хүнсний инженер Төгөлдөр нар хүрэлцэн ирж, иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг амьдралын зөв хэв маягт урайлах зорилгоор өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Гэмтэрэг, зөрчил, гамшиг ослыг бууруулах 2-р зорилтын хүрээнд Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй 30 цэцэрлэгийн хамт олонны дунд сургууль цэцэрлэгийн насны багчуудад чиглэсэн шилдэг контент үйлдвэрлэгч уралдааныг зарлаж, шилдэгүүдийг шалгаруулсан. Цэвэр, аюулгүй орчинд ажиллаж амьдрах дадал бий болгох 3 дахь зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын дунд усны зөв хэрэглээ илтгэлийн уралдаан, Уурхайн хот 100 км алхалт, Улаан загалмайн хороотой хамтран бэлэн бай арга хэмжээг тус зохион байгуулсан. Уламжлал ба шинжлэл, үндэсний өв соёлыг эрхэмлэн дээдэлдэг иргэнийг бий болгох 4-р зорилтын хүрээнд Орхон аймагт амьдарч буй угсаатны бүлгийн төлөөлөл, ерөнхий боловсролын 18-р сургуулийн сурагчид, зэвсэг түвшний 110-р ангийн хугацаа цэргийн албан хаагчдыг оролцуулан өв соёлоо түгээх өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгийн үеэр өсвөр үе, хүүхэд залууст Монгол ёс заншил, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй угсаатны бүлгүүдийн хил аялгауг судлах, бит бус өвийг өвлүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүтээх зорилгоор Орхон аймгийн насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулав. Мөн суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын төрөл болох үндэсний сур, бүхийн өв соёл, түүх уламжлал, ёс жаягийг ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний спортоор бахархан суралцах, түүнээс ёс суртахуун, бие бэлдрийн өв тэгш хүмүүжил олж авах, ирээдүйн Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилгоор Баян-Өндөр сумын өсвөрийн аврах шалгаруулах бэлсрэг наадмыг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Суралцахуйд суурилсан хувь хүний хөгжлөөрөө манлайлагч хүмүүнлэг иргэнийг бий болгох 5-р зорилтын хүрээнд Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баяраагийн жаргалын санаачилгаар зохион байгуулсан Corporate League 2024 сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомыг бүтээхэд Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжигч байгуулгаар ажиллалаа. Мөн Баян-Өндөр сумын бүх ерөнхий боловсролын сургуулийг иж бүрэн сагсан бөмбөг, волейболын өмсгөл, дагалдах хэрэгслээр хангах ажилд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж олгохоор ажиллаж байна. Суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд ахмадуудын нийгэмдэх оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч байдлыг дээшлүүлэх зорилгоор бүтээлч оролцоо өдөрлөгийг зохион байгуулав. Улаанбаатар Эрдэм дээд сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулан төрийн албан хаагчдыг мэрэгжил эзэмших, боловсролоо дээшлүүлэх, ахиулан суралцах боломжоор хангахад нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна.